Аймгийн удирдлагууд бүгд найрамдах энэтхэг улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар соёл урлаг, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах талаар талууд харилцан санал солилцлоо. Тухайлбал эрүүл мэндийн салбарын эмч ажилчдыг чадваржуулах, цахим сургалт зохион байгуулах, энэтхэг улсын нарийн мэрэгжлийн эмч нарыг дархан хотод авчрах, тус улсын түүх соёлыг таниулах, соёлын өдрөлгийг зохион байгуулах, бүгд найрамдах энэтхэг улсад хүүхэд залуусыг тэтгэлэг төлбөрт хамруулах, мөн төрийн албан хаагчдыг мэрэгжил дээшлүүлэх сургалтад хамруулах зэрэг асуудлаар санал солилцсон юм а. Төрийн албан хаагчдын тухайд англи хэлний мэдлэгийн төвшнөөс хамаарч эхний ээлжид 10 төрийн албан хаагчийг энэтхэг улсад мэрэгжил дээшлүүлэх сургалт хөтөлбөрт хамруулахаар харилцан тохиролцлоо. Дархуул аймаг маань бол Монгол улсын бас чухал холбогдолтой орон нутгийн нэгжийн нэг мөн. Тэгээд Монгол улс болон энэтхэг улс болон хоорондоо маш олон зууны эдэртэй хамтын ажиллагааны хүрээнд явдаг. Тэгээд бид бүхэн бол зөвхөн төв Монгол улсын засгийн газартай хамтын ажиллагаа хөгжүүлэхээс гадна бас иргэд хоорондын дипломат харилцааг хөгжүүлэхийн тулд орон нутагт ирж ажиллах нь зүйтэй юм гэж үзсэн үднээс Дархуул аймагт ажиллаа. За тэгээд энэхүү хурлын үеэр бол зөндөө олон маш олон хамтын ажиллагааны салбаруудаар ярилцлаа. Нэгдүгээрт нь бол боловсролын салбарт бол дархны хүүхэд залуучуудыг бол хамруулах боломжтой гэдгийг танилцууллаа. Тэгээд мөн төрийн албан хаагч нарыг хамгийн багадаа энэтхэг улсад мэрэгжил дэвшлэх сургалтанд энэ жилээс ахуулаад явуулахыг тохирлоо. Эрүүл мэндийн салбарт бол эрүүл мэндийн газартайгаа аймгийн засаг даргын ярьснаар ярилцаж тохиролцоод ямархуу салбаруудад хурал зохион байгуулах боломжтой гэдгийг биднэрт мэдэгдээ. Түүнийхэн дагуу бол бид нэр захимаар хурлыг сургалтыг явуулах боломжтой гэдгийг мөн онцлоо. Тэгээд мөн Монгол улсад нарийн мэрэгжлийн энэтхэг эмчнэр ирж ажиллах үеэр Дархуул аймагт авчирч ажиллах боломжтой гэдэг талаар ярилцлаа. Мөн бизнесийн салбарт бол энэтхэг улс бол Монгол улстай бизнес тэр тусгай Дархуул аймагтай бизнес салбарт хамтарч ажиллах боломжтой гэдгийг онцолсон. Тэгээд энэ хүү зүйл дээр үргэлжлүүлэн цааш ярилцахаар боллоо. Аймгийн засаг даргын санаачлагаар өнгөрсөн онд төрийн албан хаагчдыг англи хэлний академик мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор IELTS-ийн 3 сарын хугацаа сургалтад 60 төрийн албан хаагчийг хамруулсан мэлээ.